За та бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. За миний илтгэж байгаа илтгэл маань одоо байгаль орчин аялал жуулчлалын яамны одоо захиалагт судалгааны ажлын үр дүнгээс та бүхэнд танилцуулъя. Монгол орны Ургамлын аймгийн сүүлийн 30 жилийн одоо тоон өөрчлөлтийг манай орны Ургамлын аймгийн бүтэц бүрэлдэхүүн олон янз байдал түүний төрөл зүйлийн тоон өөрчлөлтөн дээр судалгааныг бодлоо хийж энэхүү үр дүн гаргалаа. Энийг дээр чинь. За Монгол орны Ургамлын аймгийн төрөл зүйлийн судалгаа бол мэдээж нэлээд эртнээс эхлэлтэй. За энэ слайдын дээр харуулснаар өөрөөр Монгол орны Ургамлын аймгийн дээд доод гэсэн хоёр том бүлэгт бол хуваагдаж үздэг. За доод Ургамлын хувьд бол одоо хад хөв замаг мөөгийн судалгаа бол мөөгийн судалгаа бол 20 дугаар зуунаас эхлэлтэй. За нөгөө нэг дээд ургамал гэж хэлж байгаа гурван ургамлын төрөл зүйлийг бүртгэх ангилсан судалгаа маань өнгөрсөн зууны дунд үеэс үндэсний эрдэмтэд илүү үр барилтаагаар оролцсон судалгаа хийсэн байна. Энэхүү судалгааны үр дүн Монголын Ургамлын аймгийн төрөл зүйлийн хувьд 3 цаг тоон үзүүлэлтийг харьцуулсны үр дүнд гаргасан байна. За энэ маань одоо хамгийн сүүлд 14 онд хэвлэгдсэн Монгол орны 3 сургуулийн бүртгүүлсэн энэ бүтээлээр өнөөгийн байдлын төрөл зүйлийн тоо харагданаа. За судалгааны материал арга зүйн хувьд бол мэдээж шинжилгээний академийн за биологи хөрөлөнгийн урган судлалын салбарын гербарын санд байж байгаа нийт төрөл зүйлийн бит цуглуулга түншлэн мөсийн биологийн техникийн ургамлын сан за эдгээр материал дээр үлдсэн тоон анализыг хийхдээ дэлгэцэн дээр харагдж байгаа эдгээр бүтээлүүдийг бид авч ашигласан байна. За судалгааны үр дүнгээс та бүхэн танилцуулж эхлэе. За зүйлийн бүрдэл түүний өөрчлөлтийн сүүлийн 30 жилийн хувьд за дээд доод ургамал болох за мөөг, замаг, хаг, хөвд одоо уурс дургамлагт маань бид бүгдийн мэдж байгаа цэцэг дургамал энэ тоон өөрчлөлтийг 30 жилээр авч үзэхэд бол мөөгийн хувьд 232 зүйл за хамгийн ихээр буюу нийтдээ 60 орчим хувиар нэмэгдсэн 1366 зүйл бол замд дээр нэмэгдсэн байна. Их мэдчлэн эдгээр зүйл тухайн бүлгүүдэд шинээр нэмэгдсэн зүйлийн тоог энэхүү графикаар харуулж байгаа. За Монгол орны Ургамлын аймгийн эдгээр томхон бүлгүүдийн зүйлийн одоо нийт тоон хэмжээг бол доорх графикаар харуулж байна. 89 оноос хойш өөрчлөгдсөн тоон мэдээ. За 1989 оноос өнөөдрийг хүртэл буюу 30 жилд Монголын Ургамлын аймгийн нийт зүйлийн тоог бол та бүхэн графикаас харж байна. Эндээс бол тоон үзүүлэлт 4500 зүйлээс 7315 зүйл хүртлээр нэмэгдсэн ийм график. Энэ маань өөрөөр хэлбэл өнөөдөр 30 жилд 2815 зүйл буюу өнөөдрийн байдлаар тухайн 30 жилийн өмнөхөөс 40 орчим хувиар төрөл зүйлийн хувьд бол нэмэгдсэн ийм байдал бол харагдаж байгаа. Энэ бол одоо манай Монголын Ургамлын аймгийн хувьд таатай мэдээ харьцангуй төрөл зүйлийн судалгаа эрчимтэй хэрэгжснээр өнөөдөр англи зүйн судлаачид маань тухайн бүлэг бүр дээр зүйлийн тоог бол нэмж чадсан байна. За ингээд та бүхэн слайднаас яг бүлэгээр харах боломжтой байна. Дээд мөөгийн төрөл зүйлийн тоон өөрчлөлтийг бол 3 графикаар үзүүлсэн. Өөрөөр хэлбэл эхний график дээр бол нэмэгдэж байгаа зүйлийн тоо. Өөрөөр хэлбэл 90-95 жилийн хугацаанд гэх мэтлэн нэмэгдсэн. Өөрөөр 11 оноос 16 он буюу сүүлийн 5 жилд мөөгийн хувьд 102 зүйл шинээр. За доотлын 2 график тухайн жилүүдэд дээд мөнгөний хувьд төрөл зүйлийн
тоон нэмэгдлүүдийг харуулсан байна. 89 оноос 15 оны байдлаар өнөөдөр дээд нөөгийн хувьд зүйлийн хувьд 574 зүйл, төрөл 156, эдгээр зүйлүүд нь 156 төрөлтэй хамаарах ийм өөрчлөлт гарчээ. Дараагийн слайд. Замгийн хувьд бол өмнө адилхан дараах 3 графикаас бас түрүүний хэлдэг шиг нэмэгдсэн зүйлийн тоо, нийт зүйлийн тоон өөрчлөлт, тухайн төрөл зүйлийн тоон өөрчлөлтийг 30 жилийн хугацаар графикаар харуулсан юм тоо байна. За хагийн төрөл зүйлийн тоон өдөр 15 оны байдлаар бол төрлийн хувьд 207 төрөлд хамрагдах 1030 орон зүйлээр бол нэмэгдсэн зүйл батлагдаж 394 зүйлээс 580 зүйл. За хамгийн сүүлийн том бүлэг бол гурс сургуулийн төрөл зүйл. Энийг бид бүхний амьдралд илүү ойр байдаг. Энэ бүлгийн хувьд бол зүйлийн тоо эрчимтэй нэмэгдэж ирсэн. 30 жилээс сүүлд 2443-аас 3127 зүйл болцоо нэмэгдсэн. Төрлийн хувьд мөн дээшээ өссөн зүйлтэй 50 орчим төрлөөр нэмэгдсэн байна. За дараагийн том орчилтыг бид нэр урмал хамгааллын бүлгүүд дээр авч үзсэн байна. Өөрөөр хэлбэл мөн 30 жил эдгээр энэ төр том орчилт юу. Жишээлбэл энэ график дээр үзүүлж байгаагаар нэг ховор ургамлаас бусад хамгааллын бүлгүүдийн хувьд нэмэгдсэн ийм дүр төрх харагдаж байна. Өөрөөр хэлбэл энэ хоёр бүлгийн хувьд 1995 онд батлагдсан байгалийн ургамлын тухай хуулийн авсгалтанд заасан чагсаалтанд өдгөө шинжилэл хийгдээгүй учраас энэ зүйлийн тоо өнөөдөр ижил төвшин нэг гарч байна. За улаан номонд орсон номны хувьд Монгол улс 3 удаа улаан номоо хэвлүүлэхдээ 1987 онд эхний улаан ном буюу улаан номонд дээрх ургамлын бүлгүүдээс доод ургамал үндсэнтэй хамрагдаагүй байсан байна. Өөрөөр хэлбэл энэ талын судалгааны мэдээлэл эхний улаан номонд огт ороогүй. За 97 онд 2 дахь 13 онд 3 дахь номонд гарсан судалгааны улаан номон дээр доод ургамлын бүлгүүдээс төрөл зүйлүүд орсон. За цаашдбал 10 сүүлд гарсан улаан номны хувьд бол одоо 74-ний хувьд түүний тоон төрөл зүйлийн тоон нэлээд өндөр байгаа. Эндээс юу гэж эмгэцгээ харахад бол Монголын ургамлын аймгийн төрөл зүйлийн сүүлийн 30 жилд тоон өсөлт харагдаад байгаа боловч эргээд энэ дээр улаан номон дээр энэ тоон өсөлт давхар харагдаж байгаа цаанаа бас нэг өөр асуудлыг хөндөж байгаамаа. За дараагийн нэг категориор шүүгдэх зүйлийн тархсан байдал тэр нь 30 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн талаар энэ график дээр харуулж байна. Монгол орн өнөөдөр ургамал газар 116 тойрогт хуваагддаг. Та бүхэн мэдж байгаа. Энэ 16 тойрогт тархсан төрөл зүйлийн тоон үзүүлэлтийг эдгээр графикаас харна. Эхний өндөр график болсон энэ ургамал газар зүйн тойрогны хувьд хөвсгөл гинтийн хангаан тойрог манай хангаан бүсийн ургамлын төрөл зүйлүүд таарч. За мэдээж хоогоороо говийн бүс нутгаар төрөл зүйлийн тоон хувьд бага байгаа нь ойлгомжтой. Энэ 30 жилийн хугацаанд хамгийн их нэмэгдэж байгаа ургамал газар зүйн тойрог бол Монгол Алтан уулын хээрийн тойрог. Өмнөх 30 жилийн өмнөхөөс үндсэндээ бараг 2 дахин нэмэгдчихсэн. Алшаа говийн хувьд бол мөн 30 жилийн хугацаанд хамгийн бага зүйлтэй байсан бол өнөөдөр мөн л адилхан зүйлийн нэмэгдлийн тооч бага, нийт зүйлийн тооны хувьд 277 зүйлтэй сүүл мөсгөж байгаа ийм тойрог байна. За зүйлийн тархсан байдал дээр шүүмнийг сонирхолтой анализ хийхэд Монгол орны ургамлын аймаг
16 тойрогтой хэрхэн яаж тархсан талаар энэ хүслэгтээр харагдчих. Өөрөөр хэлбэл тухайн 16 тойрогт ердөө ганцхан тойрог тархсан ургамлын зүйлийн тоо нийт ургамлын авийн дэвшлэг зүйлийн эзлэх хувь 30 жилийн өмнөдөө мөн адилхан дүр харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл 1-3 буюу нэг цөөн гэсэн категориор авч үзэх юм бол энэ хоёрын нийлбэр маань 50% хүрч байгаа. Нийт ургамлын 3127 зүйл ургамл гэж үзээд түүний 50% нь ердөө 1-3 тойрог тархаж байгаа. Эндээс Монгол орны ургамлын аймгийн төрөл зүйл олон янз байдлын хувьд бол харьцангуй эмзэгч гэдэг юм уу хэвлэгч гэдэг байж болох ийм төр шууд тоон үзүүлдээс харагдаж байгаа. Энэ өнөөдөр ч гэсэн адилхан. Өөрөөр нийт тойрогоор тархсан зүйл маань хамгийн бага өөр эзэлж байгаа. Энэ бол анхаарал шигтэй асуудал гэж үзэж байгаа. За эцэст нь хэлцүүлгийн хувьд гурван төрөл зүйл, аливаа төрөл зүйл маань оршин тогтох зүйлээс дараах гурван зүйлд үндсэндээ захирагддаг. Өөрөөр биологийнхоо бууралтанд орсон тухайн зүйл маань байгалийнхаа замаар өөрөө нөхцөлөд чадахгүй эртний гаралтай төрөл зүйлүүд нэг байна. Нөгөө талд нь уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг хүчин зүйлсийн нөлөөгөөр аливаа устдах ховрох аюулд өртсөн төрөл зүйлүүд гэж. Үүнийг бид нэг одоогийн байдлаар 6 орчим хувьтай. Гэхдээ энэ зүйлийн зүйлийг бол тодорхой гаргах шаардлагатай гэж үзэж байна. За хамгийн том хүчтэй нөлөөлж байгаа фактор бол хүн мал амьтны нөлөө. За энд дээр нууд уурхай хот суурин хэд бичээр зэрэг юу вэ? Энэ зүйл төрөл зүйлийн тоо эзлэх хөв бол өнөөдөр тодорхойгүй. Тодорхойлж гаргахад бас нэлээд судалгааны ажил хэрэгтэй. Их хөдөлгөөнтэй ийм факторын тоонд авч байгаа. Энэ гурван үндсэн хүчин зүйлийн нөлөөгөөр тухайн төрөл зүйлд бол аливаа гадны нөлөө орж илүүтэй тусдаг. За энэ дүнлэлтэнд багтсан гол зүйлүүд маань графикаар үндсэндээ харагдсан товчхон хэлээд явахад бол өнөөдөр ургамлын аймаг маань 30 жилийн өмнөөс 40%-аар нэмэгдсэн төрөл зүйлийн тооны аймаг. За энэ нэмэгдэлд ургамал хамгааллын бүлгүүдийн хувьд аваад үзэхэд ихэнх бүлгүүд нь өөрөөр хэлбэл одоо унган, завсрын унган, мөл газрын ургамлын зүйлүүд бол нэмэгдэж байгаад гагцхүү нэг ховор ургамлын зүйлийн тоо 95 оноос хойш хөдлөөгүй хэвэндээ байж байна. За улаан 3 удаа гарсан энэ хугацаанд төрөл зүйлийн тоо бол нэмэгдэж ирсэн бүлэг тус хүрдээрээ. За нөгөө нэг дүгнэлт нь бол төрөл зүйлийн тархалтын талаар хэлэхэд бол 16 тойргийн хувьд ерөөсөө хангаан бүст байдаг хөвсгөл гэмтий гэх тойргуудын хувьд бол 1000-аас 1600 хүртэл төрөл зүйл бүртгэгдсэн юм байдлаар харагдаж хагаад говийн бүс нутгийн тойргоор бол алшаа говь, алтай говь, нуурдын гэхэд 272-аас 480 зүйл бүртгэгдэж байна. Энэ бол газар нутгатаа харьцуулбал бас бага тоо. За Монгол автаан тойрог сүүлийн жилүүдэд нэмэгдсэн зүйлийн тоо нийт зүйлийн тоогоор ч мөн адилхан хамгийн өндөр. Алшаа говийн тойрог бол хамгийн нийт зүйлийн тоо багтай энэ тойргоор орж байна. За нөгөө нэг анхааруулжтай зүйл бол ерөөсөө 1-3 тойрог тархаж байгаа төрөл зүйл ерөөсөө манай Монголын ургамлын аймгийн 50% эзэлж байгаа асуудал бол тухайн ургамлыг одоо хамгаалах тархснаас гадна төрөл зүйлийн хувьд нь хамгаалах ийм шинэ дүр харагдаж байна. Ямар нэгэн гадны уур амьсгалч байдаг юм уу хүний нөлөө илүүтэй тухайн төрөл зүйл дээр орж ирэхэд бол нэг зүйл, хоёр зүйл гэсэн хувьд бол аюул зансын хувьд бол нэлээд бодиттой нөлөөлөлт бол 50% ийм төр байж байна. За сүүлд нь дүгнээд хэлэхэд Монголын ургамлын аймгийн судлаачид одоо бие даасан байдалтай гэж үздэг. Манайхан ч тэр Орсын эрдэмтдээ гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар харах үзэхэд Төв Аз, Сибирь, Алтан улс, Дорнод Азийн бүс нутгийн төлөөлөгчдөөс үндсэндээ бүрдэж байгаа. Энэ хоёр талдаа ойлгохдохоор байгаа байхгүй. Бие дааж үүссэн, бие даасан төрөл зүйл бүрэлдэхүүнтэй гэх боловч нөгөө талаар унган, завсрын унган зүйл бол тийм цөөн биш. Манай энэ зүйлийн бүрдлийн тоонд. Энэ бол анхаарах зүйлийн тоонд орж байна. Унган, завсрын унган, мөлтөр ургамлын судалгууд харьцангуй өнөөдөр хоцрогдсон байдалтай. Олон янзын байдалд бол ядмаг та бүхэн мэдж байгаа Японы нийт ургамлын зүйлийн бүрдэл манайхтай харьцуулах газар нутаг бусад бүхэл байдлаар бол манай орны хувьд ядмагт орно.
төрөл зүйлийн хувьд бол цөөн голдуу нэг овог төрөл дотор хамаардаг нэг хоёр зүйлийн ургамал тохиолдоод байдаг. Өөрөөр хэлбэл одоо хончир ортууцгийн ургамал дээр олон зүйлийг худалж бусад төрлүүдийн хувьд харьцангуй 10-аас доош зүйл ихэнх төрөл зүйлүүд байдаг юм аа. Энэ үүднээс авч үзвэл ургамлын аймгийн төрөл зүйлийн хувьд бол хамгаалах асуудал чухал юм аа гэдгийг тэмдэглэж хэлье. За цаашдаа анхаарах зүйлсийн хувьд эдгээр хэлсэн. Нийт ер нь бол цаашд байгалийн ургамлын мэдээллийн нэгдсэн сан байгуулах асуудал. Энэ бол бүхий л талаар ургамлжилт байна, ургамлын аймаг байна, бусад энэ ховор ургамлын статусын хувьд. За нөгөөдөөгөр хоёрт нь нэг ховор ургамлын жагсаалтыг ойрын үед шинжлэх асуудлыг зүй ёсоор тавих хэрэгтэй. Энэ одоо 133 зүйл гэж бичээд 30 ачаал явуулсан өнөөдөр тухайн зүйлийн байдал бол шал өөр болсон. Тухайн 95 оноос энэ дээр анхаарах зүйтэй. Өнөөдөр миний өргөсөн тооцоогоор энэ дээр 300-аад зүйл орж ирэх тооцоо гарч ирээд байгаа. За нэм ховор болон унган үлдвэр гэж 3 статусын хувьд бол нийт Монгол орныхоо ургамал газар зүй 16 төвийн зураглаад тархацыг зураглаж гаргасны үед шинжлэх ухааны үндэслэлийг хамгаалах шинжлэх ухааны үндэслэлийг яаралтай болгох шаардлагатай. Унган ургамлын судалгаа Монгол орны бусад орны судалгаа маш цөөн байдаг. Судлагдаагүй цагаанаараа үлдсэн байдаг учраас энэ статус хамаарч байгаа бүлэг ургамлуудыг анхаарах зүйтэй. Яагаад гэвэл Монголын нутаг дэвсгэрээс гадна бусад улс орнд байдаггүй унган төрөл. Энэний бүхий л талын судалгаа хов хоосон цагаанаараа байж байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдрийн төвшөнд зэрэгцүүлээд явах мэдээлэл байдаггүй. Энийхээ зүйлийн тоон дээр ч тогтсон судалгаа өнөөдөр хараахан гарч амжаагүй байна. За дараа нь тусгай хамгаалалттай газар нутаг бүрийн ургамлын аймгийн зүйлийн бүрдэл өнөөдөр шинжилгээ тогтоох шаардлага байна. 2014 онд Монгол орны ургамлын бүртгэл бичиг шинээр гаргасантай холбогдуулаад энэ тусгай хамгаалалттай газар нутгийн ургамлын аймгийн зүйлийн бүрдэл шинжилгээ тогтоох шаардлагатай. Энэний ард статус бусад бүлгүүдийн зүйлийн тоо гарна хамгаалах бол дараагийн чиглэлийн ажлууд орох юм аа. За энэ сүүлд нь Монгол орны ургамлын аймаг байгаа төрөл зүйл өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтөнд мэдрэг төрөл зүйлүүдийн жагсаалт. Энийг маш олон судлаачид байгууллагууд энэ чиглэлийн судалгаа хийж эхэлж байгаа боловч төрөл зүйл талаас нь эхлээд зүйлийн жагсаалтаа тогтож. За энэний дотор маш олон задарсан судалгаа явуулсан. Мөн өртөгдөн өнөөгдөж байгаа төрөл зүйл. Энийг олон улсад харж жагсаалт гэж хэлээд байгаа. Одоо ялангуяа сүүлийн үед эмийн ургамал одоо хууль бусаар их хэмжээгээр түүж гадагшин гаргадаг энэ асуудлыг зэгцлэх яг тухайн ургамлын зүйлийн жагсаалтыг гаргаж авснаар хэрэглээ бусад ямар нэгэн байдлыг юугаар тодорхой болгож төрөл зүйлийн үүднээс нь хамгаалмаар байна гэж та бүхэндээ хэлмээр байна. За анхаарал тавьсан баярлалаа.